Гендрийн тэгш эрхийн хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд Монгол улсын байгууллагууд, төрийн байгууллагууд, хувийн хэвшил өөртөө үнэлгээ хийх, үнэлсэн дээрээ үндэслээд юуг яаж сайжруулах хэрэгтэй байгаа вэ гэдгээ олж гаргаж ирэх явдал бол маш чухал байгаа. Үүнтэй холбоотойгоор боловсролын салбарт үнэлгээний гендрийн тэгш эрхийн индекс гарсан. Энэ нь бол тэгш эрхийг хангахад эртнээс хүүхэд багаас нэхлээд зөв зүйтэй орчин бүрдүүлэхээс эхэлж байгаа маш чухал ач холбогдолтой индекс байгаа. Түүнчлэн эрчим хүчний салбар, уул уурхайн салбар гэдэг салбарын байгууллагуудын үнэлгээ болж чухал. Тэгээ зөвхөн бид улс төрийн байгууллагыг, улс төрийн намууд болон парламентын түвшинд, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын түвшинд ярихаас гадна төрийн бусад байгууллагын хүрээнд бас ярихын авч хэлэлцгийн чухлыг бол энэ асуудал харуулж байгаамаа. Шийдвэр гаргахны түвшний оролцоо, эмэгтэйчүүдийн оролцоо сайжирснаар олон ургалч үзлийг илүү бэхжүүлэх, ардчлал хөгжих, хүний эрхийг хангах, мөн түнчлэн гарч байгаа шийдвэрийн чанарт бол эргээр сайн нөлөөлдөг гэдгийг судалгаагаар батлагддаг. Тийм учраас улсын их хурлын түвшинд болон нийслэл, аймаг, сум, дүүрэг гээд орон нутгийн түвшинд ч гэсэн сонгуулийн оролцоо тэгш байх нь манай улс орны ирээдүйн сайн сайхан байхад эерэг чухал нөлөөтэй.